Хурдан зогсоо. Эмэгтэй тэнгэр өөд хамаг хүчээрээ ойрлов. Гэвч араас нь далайн авраг гараатан дайрч ирснийг анзаарсангүй. Та бүхэнд 2026 онд нээстэй хийсэн сүүлийн кино азуурчин хальмыг хүргэе. Номхон дүлгүүн хайлам гүн тэнгисийн ярагчин болон хувирна. Тэр зангаа урлан тавьж гай зовлонд орсон хүн бүрийг андашгүй ангуучлана. Энэ кино хальмын тухай таны ойлголтыг оронгоор нь өөрчилнө. Энэ түүх нэгэн аялал амралтаас эхэлнэ. Мадигүний хоёр нутгийн нэгэн залуугийн хамт эргээс ас орших нэгэн нуурт ирэв. Нуурын эргэн тойрон шүрэн хад исэн эргээр бүрэн тусгаарлагджээ. Ингээд бүхэлдээ битүү тойрог үүсгэн. Яг л сэлэх дуртай хүмүүсийн диваажин. Мадинар ч ёстой нэг жаргалтай цэнгэж байлаа. Гэвч гай зовлон хэлж ирдэггүй. Гүний залуу хоёрын усны мотоцикл хажуу тийшээ хөмөрчээ. Гар утсан ч ус руу хамт живв. Хийлдэг завин дээр хөвтөж байсан Мади дотроо төгшөв. Аз болж удалгүй. Гүний залуу хоёр зэрэг усны мандал дээр гарч ирэв. Мади гараа даалсан. Гүнийг хийлдэг завин дээр гар гэж тохив. Харин өнөөх залуу усны мотоцикл руу сэлв. Гэтэл дараагийн мөчөд нэг халимын сүүл усыг сүлбэн цохив. Хоёр бүсгүй айсандаа чарлан орилов. Тэд нүдэрээ өнөөх залууг асар их хүчээр ус руу чангаан татахыг харлаа. Тэр ихээхэн зүтгэсний эцэст сая мандал дээр цохив. Түүний хоёр гар усны мандлыг цохин саруулсан. Хийлдэг завинд хүрэх шахсан тэр агшинд бүх биеэрээ дахиад л ус руу чирэгдэв. Усны мандал дээр удалгүй улаан цус цэцэглэв. Хоёр бүсгүй айсандаа салганан чичирчээ. Тэд усан дор аимшигт араатан нуугдаж байгааг ойлгов. Мади холгүй байгаа хад руу авирий гэж санал болгов. Хоёул маш болгоомжтой усан дээгүүр гулсан хөдлөлөө. Нөгөө аимшигт амтныг сэрээчихвээ гэж айн. Гэвч удалгүй. Аврах халим тэдэн рүү сэлэн ирэв. Түүний цацсан ус шин цустай холилдон хоёрын нүүр рүү өсрөв. Тэд эцэст нь алуурчны дүр төрхийг бүтнээр нь харлаа. Зүрх сэтгэл нь тэр чигтээ цочрол болов. Хоёр гар нь хамаг хүчээрээ усыг сэлүүрдэнэ. Гэвч хаданд бараг тулж очих мөчөд хийсдэг зав өөрөө эсрэг зүг рүү хөвж одов. Учир нь халим холбосон усыг чирч байжээ. Мади орсоор усыг уснаас татан гаргав. Дараагийн хоромд халим толгоогоо цохолгов. Усны мандал үе үе долгиолно. Мөрөө сэлүүр нь өхлийн эзний хадуур шиг харагдана. Мади ганц хараад л танив. Энэ бол эндхийн эзэн орка. Энэ нь олон хүний мэдэх азуурчин халимтай адил. Өндөр оюун ухаантай дээд зэргийн ангууч. Хүн төрөлхтөнд ч ер нь номхон найрсаг байдаг. Гэвч яагаад гэдгийг бүү мэд. Энэ халим өөрөө хүнийг онилон дайрч байв. Мади хийлдэг завин дээр үлдвэл эрт орой хизээ нэгэн цагт сүрэн гэдгийг ойлгов. Тэр гүнэд хамтдаа тэр хад руу сэлий гэж зориг өглөө. Бэлт. Үсэр. Гэвч яг эцэгтэй мөчөд Мади зориг алдлаа. Өмнө нь эргэлдэх халимыг хараад тэр хамаг биед ажиллан буцаад хийлдэг завин дээр гарчээ. Гүний өөрт нь ухрах зам үлдээгүйг ойлгов. Хоёр гараараа ус цохин самарлаа. Аз болж халим гүцгээс өмнө хаданд мацаж гарч ямжив. Гүний өвдөлсөн суусаар өөхлөн амьсгаа авч байв. Амсалтаасаа бутсан Мадиг буруутгах тэнхээч түүнд үлдсэнгүй. Мади уучлаарай гэж хэлв. Тэр өөрөвчөө шүүрч аваад хамаг хүчээрээ цааш шидэв. Юу ч болсон тэр хад руу гарч таарна. Гэтэл дараагийн мөчөд усан дах халим усыг дахин чангааж эхлэв. Мади нэг их юм бодож амжилгүй. Хоёр хөлөөрөө түлхэн далай руу өсрөв. Тэр хоорондын зай тийм ч хол биш байлаа. Гүми яран гараа сунган тосов. Мадигийн хөлийн уул далайн хясаанд зүсэгдэв. Гэвч тэр аимшигтай өвдөлтөө төвчин хад руу авирч гарлаа. Хоёулаа баг саг шархадсан ч хийлдэг завин дээр салхинд туugдахаас хамаагүй дээр байв. Шархаа яран боосны дараа тэд халим яагаад дайрсныг тааж эхлэв. Урд нь хизээч зэрлэг халим хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Мади үнийг их магадгүй. Халимын хүрээлэнгээс оргсон амтан байх гэж таав. Тэр гүймтэйгээ энд амархаар ирсний учир нь зөвхөн нүд баясгам тэнгис ус эссэн эрэг биш. Бас ойр хавьд нэр алдартай нэг халимын хүрээлэн байсных. Доторх орка халим нь 20 жилийн өмнөөс айл бүрийн мэдэх том од болсон байлаа. Мади энд ирэхдээ анхандаа түүнийг нүдэрээ үзхийг хүссэн. Гэтэл халимын хүрээлэн гинтгэн ямар ч тохио тэмдэггүй хаагдчихэ. Үнэн дээр тэр нэг зүйлийг мэдээгүй байв. Орка халимын хоёр төлийг нь авч явснаас хойш түүний ааш авир улам догшин болсон байлаа. Тэгсээр энэ өдөр тэр нэг асрагч руу өөрөө дайрсан юм. Хүрээлэнгийн дарга цаашид бас хүн хохирно гэж имэв. Тиймээс халимыг сэмхэн далайд буцаан тавьжээ. Хаданд гатсан Мади ч мөн байдлыг ерөнхийд нь ойлгов. Орка халим энэ нуурыг өөрийн тоглолтын тайз мэт үзэж байгаа бололтой. Тэр халдагч гэж үзсэн юугч өчүүхэн ч эргэлзэлгүй ангуучлах байв. Мади өөрийгөө хүчээр тайвшруулв. Гэвч түүнээс ч гүн айдас зүрх рүү түрэн орж ирэв. Тэд их газраас хол дөрвөн талаар усанд бүслэгдсэн. Хоолч үгүй, ундны ус ч үгүй байлаа. Халим даалуулчихгүй байсан ч эцэст нь энэ хад дээр цангаж өгөх байв. Мади бидээ авч явсан цүнхээ нэгжиж үзв. Дотор нь ердөө нэг бох, нэг модон хайрцаг л байлаа. Тэр гүймитэй бохоо тэнцүү хуваав. Энэ нь тэдний хамгийн сүүлчийн идэхэмж байж мэднэ. Гүйми удалгүй нэг арга бодож олов. Тэр нь гясар уутаар усны уурыг цуглуулах явдал байв. Гэхдээ эхлээд шүн сэрүүсхийг хүлээх хэрэгтэй. Дараа нь халуун наранд байлгасны эцэст бүтнэ. Харин үдээс хойших цаг л хамгийн хэцүү нь байлаа. Хоёул шатам халуун нарны түүнүр дор. Тун удалгүй шингэн алдалтын шинж илэрч эхлэв.
Тэд ухаан балартаад нойронд автах шахсан тэр мөчид асад гинэт хөдөлгүүрийн нижигнэн сонсогдов. Хоёул бушуухан босож хамаг чадлаараа орилон дуудав. Даанч тэр загсчны зав хитрхи хол байлаа. Тэдний дуу огт хүрсэнгүй. Ингээд хоёул дахин гүн цөхрөлт живв. Гүйний орка хайлан бүгдийг үхэлд тулглаа гэж гомдлоо. Харин Мади аргагүйд нь толгоос ихсэрлээ. Хүмүүс түүнийг бүтэн 20 жил хорсон. Үүнтэй харьцуулахад нүдний өмнөх энэ өшөө авалт бараг юу ч биш. Мади толгоогоо эргүүлэхдээ усан дунд нэг юм хөвөн ирж байгааг санамсаргүй олж харав. Тэр нь яг өнөөх хөтчийн тасарсан гар байлаа. Хоёулын нүүрэнд гинэт баярын өнгө тодров. Учир нь тасарсан гартаа тэр хүн бас нэг гар чийдэн атгсан хിവэр байв. Ингүүл тэд шүн гэрлэр дохио өгч чадна. Гэвч эндээс эргийн шугам маш хол. Ойр хавьд дайран өнгөрөх завж байсангүй. Ингээд тэд бүтэн шүн дэмий зүдэрч өнгөрөв. Маргааш өглөөс ирэхэд тэд аль хэдийн туйлдан сүлтжээ. Аз болж гялгар уутанд нисээд цэнгэг ус туслан тогтсон байв. Хоёул тэр дорн амрууга цутгнув. Хэдий хэмжээ нь ёстой өчүүхэнч ядаж цангааг нь баах чатгаа дарлаа. Нэг өдөр нэг шөнийн тамлыг туусны эцэст тэд аврал ирнэ гэж гортгоо бэлжээ. Мади хоол олохоор усны ёроол руу шумхаар шийдэв. Гүйний хад чулуун дээр суун иргэн тойрноо сэрэмжлэн ажиллав. Усны мандалт салхич үгүй, давлгаач үгүй байлаа. Гэтэл асуурчин халим усан доогуур аль хэдийн ойртож ирсэн байв. Мади ясандаа биеэрээ пашиглж чирлээ. Тэр хажууханд байсан дөнгө шүүрч аваад хоёр хөлөөрөө савчин байж хад руу мацав. Цагийг нь тооцоод үзвэл тэд 30 гаруй цаг юу ч идээгүй байв. Энэ дун яахын аргагүй am тарин болов. Гэвч гаднах бүрхүүл нь маш хатуу. Тэгж амархан онгоох ид биш байлаа. Мади цүнхнээсээ модон хайрцаг гарган хэсэг бодолд автав. Нэг жилийн өмнө тэр найз залуутайгаа дэлгүүрээ харж байжээ. Гэтэл гинэс дээрэмчний дайралтад өртөв. Мади сандран бүх мөнгө хөрөнгөө гаргаж өгсөн ч тэр дээрэмчин Мадигийн хүзүүн дэх зүйлсийг хүртэл авахыг хүсв. Тэгтэл найз залуунд тиссэнгүй. Эцсийн эцэст тэр зүйлс нь Мадид өгсөн хайр сэтгэлийн бэлэг байлаа. Ширүүн тэмцэлцсний эцэст дээрэмчин буудуулж хаад дэлгүүрээс яаран зүгтв. Найз залуу нь араас нь гарч газарт унсан зүйлсийг авчээ. Мади уярсандаа өгч олдохгүй болов. Гэвч дараагийн мөчид найз залууд нь гай тохиолдов. Найз залууга дурсахын тулд Мади түүний чандрын үнсийг үргэлж биедээ авч явдаг байжээ. Харин одоо амин чухал мөч тулж ирв. Тэр энэ бүгдийг бодох сөхөөгүй боллоо. Тэр модон хайрцгийг багаж болгон ашиглаж хатуу дууныг удалгүй хаах цахив. Хоёул дууны махыг өлсөн чон шиг залгилж идэв. Яг л хорвоогийн хамгийн амттай зоогийг хүртэж буй мэд. Гэвч тэр модон хайрцаг аль хэдийн эвдэрчээ. Мади найз залуугийнхаа үнсийг хоргодон байж ширтээд эцэст нь ус руу шиглээ. Ингээд түүнтэй өөрт салах цаг ирсэн бололтой. Гүйний Мадигийн царай дүүрэн гуниг тодорсныг хараад зүрхэндээ нуусан хамгийн том нууцаа эцэст нь дэлгэв. Нөгөө дээрэмчнийг үнэндээ гүйний өөрөө зохион байгуулсан байжээ. Ажил дуусмагс дээрэмцэн мөнгө хувааж авъя гэж тэд тохирсон аж. Гэвч гүйнгийн санаанд ороогүй зүйл нь тэр шүн Мади ээлжээ солин гинэт дэлгүүрт ирсэн явдал байв. Хэрэг түүний шунхаа сэтгэл байгаагүй бол Мадигийн найз залуу ингэж хий дэмий амиа алдахгүй байсан. Үүнийг сонссон Мади тэр дороо сэтгэлээ барьж дийсэнгүй. Өөрийнх нь хамгийн дотны найз, мөнгөний төлөө найз залууг нь үхэл рүү түлхэн гэж хэн санах вэ? Тэр гүйнийг энд зогсох эрхгүй гэж үзв. Харин өдөр бүр гимшлийн дунд амьдрах ёстой гэж хэллээ. Энэ үг гүйнгийн ухааныг нэг мөсөн сэрээчих шиг болов. Хоёул энд сууж өглөө хүлээснээс тэр нэгийгээ үзээд эрэг рүү сэлж очсон дээр байв. Хэрэг замдаа эм алдвал өмнөх нүглээ цайруулсан хэрэг гэж бодъё гэж шийджээ. Мади сая ухаан орж болиулах гэтэл гүйний аль хэдийн ус руу шүмжээ. Хоёулынх нь сэтгэлд нэг зүйл тодорхой байв. Тэр азуурчин халим ойр хавьд нуугдан боломж хүлээсээр байсан юм. Хурдан сэлтэй. Гүйний гүйцэх нь гимээр ойртож ирэхийг хараад Мади шүдээ 100 хамаг хүчээрээ ус руу өсрөм орлоо. Түүний дэгдээс нь тэр шууган үнэхээр оркагийн анхаарлыг татжээ. Нөгөөх нь эргэн ирэхийг хараад Мади тэр завшааныг ашиглан хажуугийн хад руу авирч гарлаа. Харин нөгөө талд байсан гүйми ч мөн азар осолгүйхэн жижигхэн эсэн тохоод сэлж хүрв. Тэр саяхан хэвтэж эсний зөөлнийг мэдэрч амжив. Толгой дээрээс онгоцны хөнгөнөх дуу сонсогдов. Гүйми хамаг чадлаараа толгоогоо өргөн хашгирлаа. Гаранч зогсолтгүй хөдөлсөөр эсэн дээр аварч туслаач гэж томоор бичив. Даанч тэр онгоц захиад л холдон одлоо. Гүйми цөхрөлгүй чарлсаар байв. Гэвч орка аль хэдийн нааш сэлж ирснийг анзаарсангүй. Мади гоймыг өгчихлээ гэж бодов. Гэтэл нөгөөх нь гайхамшиг мэт ирэг дээр дахин мөлхөн гарч ирв. Гэхдээ энэ нь түүний сүүлчийн тэнхийг хүртэл шавхжээ. Мади хажууданд нүрээ дарж уйлав. Одоо энэ мухардлыг тэр ганцаараа тулах үлдэв. Шүнийн хүйтэн салхи өөдөөс нь үлээлээ. Мадийн бие тэр чигтээ зарсхийв. Шош шиг том борооны туслууд тэнгэрээс асгарлаа. Тэр эцэст нь усаа нөхөх боломжтой болов. Нэг хурц цахилгаан аянг буу. Мади орка усны мандал дээр ил гарсныг харав. Нүднийх нь хажуудах сорой тун тод харагдана. Энэ бол хүний үлдээс нь нүглийн мөр гарцаагүй мөн. Үүнийг бодсон Мадич амиа үл хайхан шийдэв. Тэрбээр үсрэн далайн ус руу шумбав. Тэгээд нэг амсгаагаар 9 эрэгт хүрч чадлаа. Гойми бүр мөсөн амьсгал хураасныг баттай мэдв. Тэр өө гашууга арай ядан твчин. Найзынхаа цогцыг эсээр боллоо. Гэхдээ эндээс их газар хүртэл одоо ч хитрхи хол байв. Ганцаараа бол тийшээ сэлж очих ямар ч аргагүй.
Тэр далайн ёроос живсэн усан мотоциклийг олж харав. Тэгээд гүн амьсгаа аваад хурдан шумбан буулаа. Арай гэж өөрийн цүнхээ оллоо. Тэр яаран утсаа гаргаж аврам туслах дугаар руу залгав. Гэвч утас нь усан давтсан тул огт тассангүй. Мади цөхрөс давтах тэр мөчид нөгөө орка дахин гарч ирэв. Эсэн эрэг рүү буцаж сэлэх нь хэдийн боломжгүй болсон байлаа. Тэр шууд л нэг амьсгаагаар далайн ёроос руу шумбав. Амьсгалаа төвжин бие усан мотоциклийн доор нуулаа. Гэвч орка хажууханд нь эргэлцээр огт холдсонгүй. Шийдвэрлэх мөчид тэр дороос хурц шогц зүйл шүүрэн авав. Орка ойртох агшинд хамаг хүчээрээ дүрж орхилоо. Мади дахин усны мандал дээр гарч ирэхэд орка аль хэдийн холцсныг харав. Тэгээд тэр ойролцоох аврах хантаад шүүрч явлаа. Далай дээр хэр удаан хөвснэгч бүү мэд. Эцэст нь нэгэн хүн гуймгийн үлдээс нь тусламжийн дохиог олж харжээ. Азтай Мади эцэст нь аврагдав. Найз залуугийнхаа өхөл бас гуймгийн уруултыг дараалан туусны эцэст. Энэ мөчийн Мади яг л шинээр төрсөн мэт байлаа. Үнэндээ хавчигдсан нь зөвхөн гол дүрийн бүсгүй биш. Мөн хүн төрөлхтөн байгалаас тасралтгүй авч. Үүнийхээ хариу зохистод өртөн өдрөөр ядуурч буй амьдрах орчинч бий. Энэ киноны үйл явдал хэдийгээр хуучин хэв загвартайч сонгосон сэдв нь харин нилээд шинэлэг. Та бидний хамгийн олон харсан нь лав. Акул хүнийг гэмтээдэг түүх биз. Гэтэл далайн хүрээлэнд хүмүүст үзүүлэн болгож тэжээдэг халин. Нэг өдөр хүн рүүгээ эргэж дайрдаг аратан болно гэж хэн санах билээ. Гэвч эцсийн дүндээ тэд ч бас хүний хашаанд хоригдсон өрөвдөлтэй амьтад төдий. За ингээд өнөөдрийн тайлбар энэ хүрээд өндөрлөе. Өөр бодолтой хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээж ярилцаарай. Дараагийн удаа дахин уулзъя.